За судалгааны арга гэдэг бол мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах байдлаар бидний судалж мэдгэж байгаа зүйлдээ хүрдэг үндсэн хэрэгсэл байж байгаа. За тэгэхээр судалгааны аргыг хэрэглэгдэх байдлаар нь ерөнхий ба тусгай гэж ангилдаг байж байгаа. За ерөнхий гэдэг нь болоод ирэхээр бүх шинжлэх ухаанд түгээмэл байдлаар хэрэглэгддэг судалгааны аргыг хэлдэг бол тусгай гэдэг нь тодорхой салбартаа хэрэглэгддэг тодорхой шинжлэх ухааны аргыг хэлдэг байна. За бүгдээрээ жишээгээр харъя. За ерөнхий аргад нь асуулгын арга. Нийгмийн, байгалийн бүх шинжлэх ухаанд асуулгын аргаар аливаа мэдээллээ тодруулдаг байж байгаа. За тусгай аргад нь болоод ирэхээр зөвхөн түүхийн хичээл дээр хэрэгэлдэг түүхэн хронологи буюу он тоолын аргыг бид нэргэлж болох юм аа. За дараагийн ангилалтаа танилцъя. Судалгааны аргыг үүрэг зориултаар нь мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах гэж ангилдаг байж байгаа. За тэгэхээр судалгааны аль үе шатанд хэрэглэгдэж байгаа хийгээд тухайн судалгааны аргын тусламжтайгаар юуг хэрхэн бүтээсэн байх вэ гэдгээр нь энэ ангилал тодорно. За тухайлах юм бол мэдээлэл цуглуулах шатанд төврийн арга, туршилтын арга, асуулгын арга, ажиглалтын арга, баримт бичиг судлах арга хийгээд загварчлах арга нь хэрэглэгддэг байж байгаа. За харин мэдээлэл боловсруулах үе шатанд анализ, синтез, индукц, дедукцийн аргууд хэрэглэгддэг байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол мэдээлэл цуглуулах аргуудын тусламжтайгаар цуглуулсан мэдээллээ мэдээлэл боловсруулах аргуудын тусламжтайгаар нэгтлэн, зэгцэлж, нэгтгэдэг гэд бид нар ойлгож болох юм аа. За дараагийн ангилалтаа танилцъя. За судалгааны аргыг үр дүн, агуулгаар нь тоон ба чанарын арга гэж ангилдаг. За тоо арга гэдэг маань хэд, хичнээн гэсэн асуултанд хариулагдах бөгөөд тоо ширхэг, хувь дундаж зэрэг тоо хэмжээсээр үр дүнгээ илэрхийлдэг байж байгаа. За харин чанарын арга нь болоод ирэхээр юу, яагаад гэсэн асуултанд хариулагдах бөгөөд аливаа зүйлийн үр дүн мэдээллээ үг, өгүүлэмж, онол тайлбараар илэрхийлдэг байж байгаа. За бүгдээрээ тоон аргад ямар аргууд багтах юм, чанарын аргад ямар аргууд багтах юм гэдгийг харъя. За тоон аргад асуулга, туршилт, ном зохиол, баримт бичгийн агуулгын шинжилгээ ордог байна. Өөрөөр хэлэх юм бол хүүхдүүдээ эдгээр аргуудын үр дүнд нь хэд хичнээн гэсэн асуултанд хариулт гарч ирдэг төдийгүй тоо хэмжээс мэдээллүүд боловсруулагддаг байна. За чанарын аргад нь болоод ирэхээр ажиглалт, ярилцлага, амьдралын түүх, намтар, тохиолдол буюу кейс ордог байна. За ингээд аваад үзэхээр хүүхдүүдээ чанарын арга буюу эдгээр аргуудын тусламжтайгаар юуг яагаад гэсэн учир шалтгааны асуултанд хариулдаг төдийгүй үр дүнд нь тайлбар, үзэл санаа нэгтгэгддэг байна. За ингээд хүүхдүүдээ зүтгэл эзний урамшуулдаг амжилт хүсье.